За, юу яцгаанда ноёд адагтэнера Black Duck сугт давтай мөрөлцгөн үү? Өнөөдрийн ярих сэдвээр Антони Эдвардс өвлгөгч үнэн завхарсан бажкагийн талаар ярилцгаана. За одооноос энэ бажкаг сөвлгөд дуудаа явчих. Сөвл нь Америкийн зураг алуурчин хүчингийн эрэгтэн байсан. Мөн өөрөөр Кливленд Изааны өргөн жилүүний алуурчин гэгддэг үжээ. Сөвлийн Ohio мужийн Кливленд дотох гэрээс нь 2009 онд 11 эмэгтэй цогцыг олсон бөгөөд 2011 онд уг хэрэгээр буруутгагдсан баримтлагдж байжээ. Сөвл нь Ohio мужийн зүүн Кливленд хотод 1959 оны 8 дугаар сарын 19-нд төрсөн бөгөөд өргөдөлгөлсөн их Клауди Гаризоносоос төрсэн 7 хүүхдийн нэг юм аа. За Гариснийг одооноос Гаригэд дуудаа явчих. Сөвлийн нахцэгч архаг өвчний улмаас нас орсон учраас түүний 7 хүүхэд Сөвлөнд нүүж иржээ. Сөвл Гаригээр маш их хүчирхийлэл дарамтыг харж өссөн. Сөвлийн үеэл Леонид Дэвисээр Гари тэднийг хүчирхийлдэг байсан. Харин түүний хүүхдүүд өөрөөрнөөс зүгээр л хардаг байсан. Ингэж бодохоор Гари үнэхээр л өөрийн хүүхдүүд дайртай бусдын хүүхдүүдийг хүчирхийлж чаддаг байж. Нэгэн тохиолдлоор Гари Дэвисийг бусад хүүхдүүдийн өмнө үзгэлж цус гардлан цахилгаан утсаар дэшүүр зодж байжээ. Гүй бас л энэ авгайстай үнэн санаанд илдэг. Бүдгүй авгайсан байгаа шүү. Яаж юм аргислэл тэр толгойн дотроос нь гардаг байсан юм бол тоо. Сөвл тэрээр дөнгөж 11 настай байхдаа гэртээ амьдардаг 10 настай үеэл Дэвисийг 2 жилийн турш өдөр бүр хүчирхийлдэг байсан. Түүгээрч барахгүй бусад эрэгтэйчүүд нь хүртэл түүнийг хүчирхийлдэг байсан байгаа. За би юу одоо юу ч яриад байгаа юм ярих нь зөв ч юм уу буруу ч юм. Тэрээр Сөвл 12 дугаар ангидан сурлага муугасан болж сургуулиасаа гарсан. Тэр үеэр харьцдаг байсан охинтойгоо дотн харилцаанд орж хүүхэдтэй болсон. Хүүхэд нь 1978 оны сүүлээр төржээ. Тэрээр 1978 оны 1-р сарын 24-нд 18 настай Сөвл Америкийн нэгдсэн улсын Тэнгисийн явган цэргийн корпуст дийлсэн. Тэрээр өмнөд Каролинагийн Феррис аралдах Тэнгисийн явган цэргийн албан дийлсүүлэх сургуультанд хамрагдаж цахилгаанч нисэх онгоцны инженерээр ажиллаж байсан. Тэрч байтугай гадаад далайн Японы Окинава аралд домлигч ажиллаж байжээ. Тэрээр 1985 оны 1-р сарын 18-нд халагдаж Тэнгисийн явган цэрэгт 7 жил ажиллахдаа Ахмад золтой, сайн үлсийн медаль, гавьяцал, 2 талархлын бичиг, бас бус өөр шагналуудыг хүртэж байжээ. Харин цэргээс салгацсныхын дараагаар түүний мөрөн дээр ямар ч өтгөрөн суусныг хэнч мэдэхгүй, мэдхийг ч хүсэхгүй биз. Тэрээр хар тамхинд орж, арх ууж, ман суурч, тэрч байтугай хэд удаа баримтлагдж байсан. За одоо үүнээс цааш хэдүүлэн Сөвлийн жинхэнэ булган эргүүдийг гаргаж ирцгэх болно. За тэрээр 1989 онд 3 сартай жирэмсэн эмэгтэй гар үлийг нь зангаа бүсэргүүлж олсоор бомлон хүчинджээ. Ёо энэ баачкийн толгоноос яаж тийм заваа садар санаа гардаг байна. За өөрт нь тэр эмэгтэйг хэд хэдэн удаа гэртээ өнгөрч архитан согтурж байсан. Тэр эмэгтэй хүчирхийлэл дүрснийхээ дараагаар болсон явдлаа өөргөн дэлэхгүй гэж тохиролцсон гэрээс нь гарч цагдаад мэдүүлжээ. 1990 онд түүнийг хүн улгайлсан, хүчинтгийг завдсан эргээр буруутгаж, тэрээр хүчингийн эрэг үйлдсэн эргэн өөрөө хүлийн зөвшөөрч 15 жил шоронд өргөдөж 2005 онд суулгагджээ. Зөвл 2007 хүртэл үйлдвэрт ажиллаж байсан ба түүний дараагаар ажилгүйлийн тэтгэмж авч эхэлсэн. Хөршүүд нь Сөвлийг төмрийн хогоо игдэлцарч мөнгө олдог гэж хэлсэн ч яг үнэндээ манай бажка өөр зүйл хийж мөнгө олж байсан нь тодорхой. Түүний хөршүүд нь гэрийнх нь ойрчмоос эвгүй өнөр үнэртэж байна. Магадгүй үхсэн амьтан хүнчөөж магадгүй ч хотын захиргаанд өргөдөл гаргасан боловч ямар ч хариу үйлдэл бүр түйж хүлээж аваагүй байна. Дэрэр онлайн болзооны үйлчилгээний гишүүн байсан бөгөөд танилцах зар оруулсныхаа үр дүнд Кливленд хотын дарга Фрэнк Джексны аж охиныг буйлдад авжээ. Лори Фрейзертэй шоронгоос сулгасныхын дараахан онлайн харилцаа тогтоож хамт амьдарч байжээ. Найз охин Фрейзер нь гэрээс нь муухай үнэр үнэртэж байгааг хэлэхэд одоо хүртэл хамт амьдарч буй хойд ээжийнхэн үнэр гэж хойд ээж рүүгээ бухжээ. Дэрэр манай Фрэнк Джексон ахын аж охин Сөвлтэй 2008 он хүртэл хамт амьдарсныхын дараагаар салжээ. Магадгүй тэрж болсон юм. Манай бачка 2009 оны 9 сард Лаундра Блавсыг гэртээ урж архитан согтуржээ. Харин үүнийхээ дараагаар шоронд орж цааз ялаавна гэдгээ яаж мэдэх вүлээ? 9-р сарын 22-нд Блав цагдаа тэлж Сөвл архиуч согцсныхын дараа цохиж, багар зурдж,
ухаалдаж унсан байхад нь хэд хэдэн удаа хүч ихэлсэн гэж цагдаад мэдүүлжээ. Сөүлийг 10 дугаар сарын 29-нд цагдаа нар баримтлагаар гэрт нэрсэн боловч гэртээ байгаагүй бөгөөд харин түүнийг 2 хоног айсны үр дүнд олж баримтжилжээ. Тэр үеэр гэргийн шалгахад 2 эмэгтэй цогцыг хонгил болсон байхад нь олсон. Өөр 4 эмэгтэй цогцыг байшингийн 3 давхраас олжээ. Мөрдөн байцаагчид арын хашааг ухсны дараагаар дахин 3 эмэгтэй цогц, 1 эмэгтэй 4 хэсэгчлэн хуваасан үлдэгдлийг олжээ. Байшин дотор ховын тийсэн хүний гавлын ястай нийлж нийт 11 хүний цогц болсон байна. Энэ муу одоо хүний бие мөчөжүүдийг ямар завтай мó бачкав ээжд нийлж ясын зэнжүүлэх голч болохоо ээжтэй. Сөүлийн хөргөчдийн ихэнх нь гараар бомилсны улмаас нас барсан нь тодорхой болжээ. Сөүлийн хөргөчд 2009 оны 11-р сарын 5-ны өдөр 11 хөргөчдийн 2 нь хэн болохыг тогтоосон байна. Цагдаагийн мэдээлснээр хохирогчид бүгд хуранхай эсвэл хэд тархалтай Африк Америк эмэгтэйчүүд байсан бөгөөд нэгээс бусд нь бүгд хүүхэдтэй байсан гэж мэдээлжээ. Эдгээр өхөрчдийн 7 нь 44-с 53 насны, 3 нь 30 гаруй насных нь, хамгийн залуу нь 25 настай эмэгтэй байжээ. 2005 оны 6 дугаар сард Сөүлийн шоронгоос суллагдсны дараах сураггүй алга болсон хүмүүсийн бүртгэлийг шалгаж Сөүлийн гэрээс олсон цогцнуудад ДНХ-гийн шинжилгээг хийжээ. Сураггүй болсон ойр дотны хүмүүсийн зураг тууцыг барьсан эсэргүүцэгчид тухайн үед түүний гэрийн гадаад цугларч байжээ. 25 настай Лишин Делонг 2008 оны 8 дугаар сард сураггүй алга болсон бөгөөд тэрээр Сөүлийн хохирогчдын хамгийн залуу байв. 53 настай Тоня Кармайкл 2008 оны 12 дугаар сард сураггүй алга болсон бөгөөд ээж нь түүнийг алга болсон гэж мэдүүлжээ. Цогцыг нь арын шанаас булсан байдалтай олсон бөгөөд түүнийг ДНХ-г ашиглан хэн болохыг тогтоосон. 31 настай Телисия Фортсон тэрээр 6 дугаар сараас хойш сураггүй болсон бөгөөд ээж нь Сөүлийн гэрээс олсон цогцны талаарх мэдээг сонсох хүртэл түүнийг сураггүй алга болсон гэж мэдээллийгүй байна. 2009 оны 11-р сарын 8-нд дахин 3 цогцыг таниулсан бөгөөд түүний нэг Кристиал Дэзер 2007 оны 5 дугаар сард сураггүй болсон. 38 настай бөгөөд 7 хүүхдийн ээж. Ар гэрийнхэн түүнийг сураггүй алга болсон гэж Кливленд хотын цагдаагийн газар мэдгдсэн байна. Энэ нь түүний алга болсон анхны тохиолдол биш бөгөөд ар гэрийнхэн нь цагдаа нарыг шалгаж чадаагүй юмэн буруутгаж байсан юм. Гэр бүлийнхэн тэр үеэр сурчлагын удснаач эмнэлгүүд рүү залгаж асууж байжээ. 45 настай Мишель Мейсон хамгийн сүүлд 2008 оны 10 дугаар сард харагджээ. Түүний гэр Сөүлийнхтэй ойрхон байсан бөгөөд баримтаас үзвэл ар гэрийнхэн түүнийг сураггүй алга болсон гэж мэдээлэх үед цагдаа нар бүрэн мөрдөн байцаалтын ажиллагаа явуулсан байна. Зүүн Кливлендийн цагдаа нар мөн 1980 оны сүүлчээс хойш хэд хэдэн хүйтийн эргийг сөгсөн юм. Боомлсан алга нь Сөүлийнхтэй төстэй арга барилыг ашигласан бөгөөд 1989 онд Сөүлийг баримтлагдсан тэр үед хэрэг өрмөлсөн зогссон байна. За тэрээр манай бачка баримтлагдах үедээ 50 настай байсан бөгөөд $5 сая өрөнгөтэй энэ байшиндаа 4 жил амьдарч байсан. Түүний шүүх хурал анх 2010 оны 6 дугаар сарын 2-нд эхлэх ёстой байсан боловч удаа дараа хойшилсан. Эхлээд өмгөөлөгчдийн бэлтгэлийн анхын тулд 9 дугаар сарын 7, 2011 оны 2 дугаар сарын 14, дараа нь 5 дугаар сарын 2 хүртэл хойшилсан байна. Сөүлийн хажууд байрлах үйл хөдлөх хөрөнгөөс авсан олон мянган бичлэг, олон цагийн хяналтын бичлэгийг шалгахад илүү цаг хугацаа эрэхтэй байсан ба түүний өмгөөлөгчдийн өсөлтөөр хойшлуулсан байна. Дараа нь хуваарийн зөрчилдөөний улмаас прокурорын өсөлтөөр 6 дугаар сарын 6 хүртэл хойшилж шүүх хурал 2011 оны 6 дугаар сарын 6-нд эхэлсэн байна. Сөүлийн хүчрхийлж өнөөсөн 11 хүний хэрэг хүчингийн хүн хулгайлах, нотлох баримтыг устгах, цогцыг хүчирхэлсэн гэх мэт 74 зүйл ангиар буруутгасан байна. Манай бачка эхлээд галзуурч гин буруугүй гэж мэдүүлсэн ч дараа нь мэдүүлгээ нь зүгээр л гин буруугүй гэж өөрчилсөн байна. 2011 оны 7 дугаар сарын 22-нд 11 эмэгтэй амнасыг өнөөсөн хүчинцэнгийн 2 зүйл ангиар ял сонссон. 2011 оны 8 дугаар сарын 10-нд шүүгчид цаазаар авах ялыг санал болгож 9 дугаар сарын 11-нд түүнийг цаазаар авах ял оноож жилийн токийн засан хүмүүжүүлэх байгууллага төржээ. 2012 оны 9 дугаар сарын 11-нд 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 9 дугаар сарын 11-nd 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 9 дугаар с
11 сард сүүлийн өмгөөлөгч болох Жеффри Фекеликсаар Томас Рейнаар Охай мужийн дээд жүг давж заалдах хүрэгдэл гаргасан. Яа, зүгээр л энэ бачиг цаазлуулч юм өстэй. Юу гээгээл давж заалтал олон лаймаар яваад идэг юм тий. Уг нь манай бачгийн цаазаар авах ялыг 2012 оны 10 дугаар сарын 29-нд игээр толуулсан боловч өмгөөлөгчдийн цаазаар авах ялыг зогсоох тухай санал гаргасан. Дахиад л хойшлогдчихсон. Давж заалдах хүрэгдлийг нь 4-р сард хүлээн зөвшөөрсөн. 10-р сард түүний шинэ өмгөөлөгч Жеффри М. Гамсо, Эрик Эндифнер түүний ял болон цаазаар авах ялыг 21 зүйлээр хүчингүй болгохыг санал болгосон байна. Түүний өмгөөлөгч шүүх хурлыг хаалттай зохион байгуулж цаазаар авах ялыг бүх насаар нойрох ял болгон өөрчлөх ёстой гэж үзсэн байна. Тэд мөн өмгөөлөгч алдаа гаргасан гэж маргаж дээд жүхээс хэргийг дахин шүлгэхээр Куяхага тойрогт буцааж илгээхийг уриалв. Гэвч Куяхага тойрог чадахгүй үнтэй ахын дүнэргийж хэлээд хүлээж аваагүй байна. Мөн тусмаж Сөүл өөрийнгийн буруугаа хизээж үгүйсгээгүй бөгөөд түүний гэмтэргээ гэж игшүүрчин чанар цаазаар авах ялаас хасах ямар ч шалтгаангүй гэж хэлээд түүнийг цаазаар оруулжээ. 2016 оны 12 дугаар сарын 8-нд Охай мужийн дээд жүг Сөүлийн давж заалдах гомдлоос татгалзаж түүний хүндрүүлсэн алга болон цаазаар авах ялыг баталжээ. 2017-оос 2020 онуудад түүний давж заалдах хүсэлтүүдийг бүгдийг хүлээж аваагүй байна. Харин манай гол дүрийн бажиг болох Антони Сөүл цааз ялаа хүлээж байхдаа тодорхойгүй эдгэшгүй өвчнөр өвдөж түүнийг шоронгоос Колумбийн оролцох Франклин эмнэлгийн төв шилжүүлсэн боловч тэрээр өвчнөөн дийлэлгүй 2021 оны 2 дугаар сарын 8-нд таалал төгсжээ. Мани бэтмэхэ. За ингэсгээд дуусах дижигээ хандаж байх шиг байна. Дараа уулзтлаа түр баяртай. Блогдаг сүхтэй хамт байсанд баярлалаа. Brother, it's caught in the crossfire. It's caught in the crossfire.